Сайн байцгаана уу та бүхэндээ гэгийн өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр баасан гараг энэ сугар гараг маань иргэшээж байгаа баасан гараг. Сугар гараг маань өөрөө бидний хайрын тэнгэр тийм үү? Хайрын бурхан гэж бид нэр дууддаг. Тэгээ хайрын бурхан минь ингээрээ тэгээрээ тэг хүслээ хийлэн харилцаагаа гуйн мөнгө гуйн. Энэ бүгдийг бидний хайрын тэнгэр буюу баасан гараг маань иргэшээж идэг гэсэн үг. За энэ сайхан өдөр маань бас нэг сайхан зүйл болж байна. Ямар энерги болж байна уу гэхээр одоо энэ тэнгэр дээр байгаа тэнгэрийн ван гараг маань тийм үү? Тэнгэрийн хаа минь сар бугалан санчирх гарагтайгаа одоо ингээд ийм сайхан секцэлэр холбогдсон. Энэ юу гэж яануу гэхээр бидний хүсэл, мөрөөдөл, бидний сэтгэл, мэдрэмж одоо санчирх гарагтайгаа холбогдчихоор урт удаан хугацаанд оршин тогтноо. Бүх зүйл сайхан болно. Бүх зүйл бүтэх боломж үнэхээр үүдээ нээсэн гэдэг ийм гоё энергитэй сайхан өдөр байгаа шүү. Тэгэхээр одоо энэ энерги байгаа учраас цөмөрөө те дотроо одоо мэдрэмж нь юу гэж вэ? Одоо хаашаа урт удаан хугацааны төлөвлөгөө одоо чиглэлээ гаргамаар энэ тэр бүгдийг хийн хүслээ бичнэ хүслийнхаа төлөө алхмаа хийх хэрэгтэй юм өдөр байна. За өшөө дээрээс нь нэг анхаарах нэг зүйл байгаа. Ямар анхаарах нэг зүйл байна гэхээр одоо мэдрэмжтэй хүмүүс бол үл хамаарна гэж үзэж чинь. Яагаад гэвэл мэдрэмжтэй хүмүүсэнтэй мэдрэмжээ тагаа зөв сонголт хийх бүрэн боломжтой. Жоохон нөгөө нэг мэдрэмжээ нөгөө үл оошоогоод ингээд нэг сонсоод байхгүй ингээ өнгөрчдөг хүмүүс байдаг штэ. За тийм хүмүүс байх юм бол үнэхээр энэ зөвлөгөө бол өгмөрөө ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр одоо хаашаа чиглэж байгаагаа ингээ те чиглэлээ битээ алдаарай. Яг чиглэсэн тэр чиглэл рүүгээ л яваараа өөр тийшээ битгий хазаагаараа гэж зөвлөмөр нь яг энэ өдөр. Яагаад гэхээр одоо энэ талааван гариг маань өөрөө тийм үү биднийг ингээд хичнээн ингээд мэдрэмжийг далд ухамсарыг те одоо нөгөө ертөнцтэй ингээд айгуу гой холбогдогч гэлээ нөгөө талаараа энд яаж одоо эсрэгээрээ одоо бидэнд мэдрэгдэж болох вэ гэхээр бид нар чиглэлээ алдаад буруу зуруу юм хийх магадaltaй, бодлох магадaltaй болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм зөвлөгөөр өгч байгаа. За тэгээд 3 дахь сайхан зүйл нь юу болж байна вэ гэхээр айгуу гоё. Одоо чи нөгөө хумхын орд маань эхэлсэн байгаа та бүхэн мэдж байгаа тийм ээ. Тэгээ хумхын ордонд өнөөдөр бүр маш олон гаригуд бөөгнөрсөн. Тэд нар нь одоо ингээд энэ нар маань байна тийм үү. За бод гариг маань байна. За тэгээ болоогүй хайрын бурхан байна. За тэгээд одоо нөгөө биднийг одоо үйлдэл хийлгдэг тийм ээ. Одоо ангараг гариг маань хүртэл ингээд өнөөдөр шилжиж орж ирж байгаа. За тэгээд одоо энэ дэш тараа энэ дэлхийн ван гариг маань хүртэл ингээд ороод ирчихсэн. Ийм гой одоо хумхын ордонд бөөгнөрлөлт үүссэн ийм гайхалтай сайхан өдөр байна. За тэгээд ташрамд нь цөмөрөө ямар идэрхт ингээ анхаарах уу, ямар хэсэг анхаарах уу гэхээр өвдгийг анхаарыг, зүрхийг анхаарыг. Тэгээд туулаа жилтэнгүүд болон луу жилтэнгүүд маань ялангуяа саяны зөвлөгөөг илүү их анхааруул зүгээр байгаа. За тэгээд өнөөдөр ийм сайхан өдөр Астразолон өөрийнхөө Instagram дээр одоо өнөөдрөөс эхлээд сарын турш энэ зурхаатайгаа холбоотойгоор өдөр тутмын одоо энэ тухайн өдөртэй холбоотой аффирмац юм уу одоо юу гэдэг чтэй талархал залбирал эдрийн айл нэг ингээд өглөө болгон оруулаад явах болно. Тэгээ та бүхэн маань сонирхож байгаа бол миний Instagram хаягаар зочлоод одоо миний тэр шарангатай постыг сонирхоод үзээрэй гэж бас хүсэж байна. За ингээд бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн амжилтыг хүсье. Бүгдээрээ чиглэлээ алдахгүй зөв чиглэл рүүгээ хамтдаа явцгаая. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяр та.